энэ санамж бичгийн хүрээнд нэгэсэндээ бол хөрсөх даргыг дэмжиж оролцсноор одоо томоохон зорилготуудыг тавьж байгаа. Тухайлбал улс төрийн намын хуулийн шинжилэл, иргэний нийгмийн байгууллагуудын төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ард иргэдийн одоо хөгжил дэвшлийг дэмжих энэ зорилгыг бол агуулснараа их онцлогтой. Тэгээ энэ удаагийн сонгуулиар нийт 150 гаруй төрийн бас байгууллага, за иргэний нийгмийн байгууллага, зарим улс төрийн намууд одоо ингээд гар үсэх зурж байгаагаараа илүү онцлогтой байгаа. Өнөө цагийн эх орончдын одоо нэг мандайлагчны нэг бол ухнаагийн хөрөсөх мөн. Ийм учраас эх оронтын нэгдсэн нам энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нийтвшиж хөрсөхийг дэмжиж оролцохоор шийдвэрсэн. Хин нэг нэр дэвшигчийг дэмжснийхэн төлөө хин нэг үнийг зэмлж идэг. Өөрсдөө ямар ч тийм нэгдлийн ойлголтгүй байгаа нь бол маш харамсалтай санагддаг. Тийм учраас Монгол Ардын намтай цаашдаа бид нар хамтарч үндсэн хуулийн мэдлэг болох үндсэн хуулийн дугуйлан төсөл, дээрээс ийм нэгдлийн зохицлоор байгуулах ийм нэгдлийн зохицлоор төсөл гэдэг ингээд хүмүүст хэрэгтэй, эвтэй байх, их орноо бодож одоо жоохон урагшаагаар харж хөгжихийн төлөө бид нар дуу болгоо нэгтгэж байгаа. Бид өнөөдөр өөр намд хариалцсанаар, өөр үжил бодолтой байснаар ийм өөр хүмүүс биш бид нар бол нэг үндэстэй. Тийм учраас Монголын төлөө нэгдэх цаг болж байгаа гэдэг одоо бүх хүмүүс уриалж байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг олж харсан байдаг. Тиймээс энэ хамтын ажиллагаа харилцан ашигтай болно гэж иргэний нийгмийн байгууллагууд хэлж байна. Хөрс өхөн мөрийн хөтөлбөр бол нийтийн эрх ашиг нэвт шингэсэн ийм хөтөлбөр байна гэж бид үзэж байгаа юм. Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар чиглэлийн хөгжлийн баримт бичиг төсөл хөтөлбөрөөр холбогдох хуулийн төслийг батлуулан хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах юм а.